Бүхэндээ нарийн мэндийг хүргэе. За өмнөх засгийн газар буюу Зананштар ерөнхий сайдын засгийн газар ажлаа аваад бас ажил руу гүйцэтгэхэд бараг жил орчим болж байна. За бид өнөөдөр хийсэн ажлыг дүгнээд одоо тайлангаа хэлцэж байгаа. Ууг нь ажлаа өгч байгаа. За үргэлжлүүлээд цаашаа засгийн газрын гишүүнээр үлдчихэж байгаа сайд нар маань ажлаа хариуцлагатайгаар тайлагнаад цаашаа үргэлжилсэн бол одоо илүү ажил хэрэгч байгаасан болов уу гэж бодож байна. За нөгөө талдаа Зананштар ерөнхий сайдын төсөв батлуулах гэж явах үед буюу 2026 оны төсвийн үеэр бид нар бас яг энэ талаар ярьж би бас энэ асуудлыг тавьж исэн. Яг тухайн үед бол 21 мянган аж ахуй нэгж татвар болон нийгмийн даатгалаас шалтгаалаад дансаа хаалгачихсан үйл ажиллагаагаа доктортой үргэлжлүүлэхэд маш хүндрэлтэй болсон байна гэдэг ийм тоо мэдээлэл байсан. За өнөөдрийн байдлаар энэ тоо 30 орчим мянга болсон байна гэд гарч ирж байна. За бид нар өнөөдөр валютын нөөц 7 тэрбумд хүрлээ. Эдийн засгийн өсөлт 6.7% боллоо. Хичнээн ийм сайхан статистик ярьж болно. Учрал ерөнхий сайдаа яг өнөөдөр эдийн засаг ийм хүндэрж байгаа үед аж ахуй нэгжүүд маань хаалгаа барьж цаашаа үйл ажиллагаа явуулахад хүндэрч байна. Энэ нөгөө талдаа процессын ийм хүндрэл байгаа. Тэгэхээр та чөлөөлөе гэдэг ийм аян явуулжаад энэ чутгаараа энэ аж ахуй нэгжүүд нэг ялангуяа энэ эдийн засгийн нуруунд дээр өрөөд явж байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжсэн бодлогыг цааш нь хэрэгжүүлж авч яваач гэж хэлмээр нь бодлого байхаасаа гадна цаашлаад үргэлжлээд энэ сангийн яамны харийн агентлагууд дээр энэ процессын нөхцөл байдал дээр анхаармаар байна. Тэгэхгүй болвол аж ахуй нэгжүүд маань хаалгаа бариад цаашлаад одоо энэ эдийн засгт үүсэж байгаа үнийн өсөлтүүдээс болоод цалингаа тавих. За үргэлжлээд одоо бүр ямар нэгэн байдлаар татвар төлөх нүтэл үйл ажиллагаа явуулахгүй ийм боломж нөхцөл үүсэж шүү гэдгийг бас анхааруулмаар байна. За би үргэлжлүүлээд аялал жуулчлалын асуудлаар асуулт асууя гэж бодож байна. Миний хувьд бас энэ асуудлыг эрхэлсэн засгийн газрын гишүүн байсан. За 1 жилийн хугацаанд ажиллаа хийх боломж олгоё гэж бодоод ямар нэгэн асуудал тавиагүй. За өнөөдөр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болвол аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар тодорхойлсон. За энэ ч утгаараа 3-5-д дөрөвлөлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж заасан. За энэ хүрээнд одоо Учрал сайд бас өөрөө засгийн газарт байх хугацаанд 2025 оны 5 дугаар сарын 21-ний 255 дугаар тогтоолоор 6% хүүтэй 6 жилийн хугацаатай аялал жуулчлалын салбарыг дэмжих зээл батлуулсан. За энэ зээлийн хүрээнд 2025 онд ойролцоогоор 110 тэрбум гаруй төгрөгийн зээл гарах боломж. За энэ жил муу ялгаагүй ийм хэмжээний төсөв тавигдсан байгаа. Яг өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын байгууллагуудаас надтай холбогдож байна. Энэхүү зээл нэг ч төр гарааг байгаа гэдэг юм зүйл яригдж байна. За би аялал жуулчлалын асуудал эрхсэн төрийн захааны байгууллагын төрийн нарийн байгшгүйсэн өнөөдрийн байдлаар хитэн төгрөгийн зээл гарсан байгаа гэдэг асуулт тавьмаар байна. Яагаад энэ чухал вэ гэхээр бид нар өнөөдөр энэ хөрөнгө оруулалтыг оруулж байж одоо жуулчдыг ирэхэд бид нар аятаа тухтай орчныг бий болгоно. Нөгөө зам дагуу байгаа ариун цэврийн байгууламжтай төвүүдийг бий болгоно. Нөгөө хэлээд байгаа өвлийн улиралд аялал жуулчлалын хүлээж авах боломжуудыг бий болгоно. Жуулчдын тоог нэмэгдүүлэх чинь үүснэ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар хідэн төгрөгийн зээлийг хідэн байгууллагуудад өгчихсөн байгаа бөгөөд үүний үр дүнд хідэн одоо дэд бүтцүүдийг бий болгож байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаар асуулт мөн үүнтэй зэрэгцээд одоо агаарын тээврийн нөхцөл дээр илүү давуу талуудыг бий болгоно. Нэг өсөндөө олон газар руу нислэг бий болгоно. За цаашлаад визний нөхцлүүдийг хөнгөвчлөнө гэсэн зүйлүүд байгаа. Энэ дээр хідэн одоо улсад визний нөхцөлийг хөнгөвчлсөн бэ? Хідэн улсад шинэ нислэг бий. За, ерхий сайд. За, газрын тосны бүтээгдэхүүний үн өсөж байна. Түл шатгууны үн өсөж байна. Энэ ойрогт орондын даам өргөлдөөн чинь манай асар хүчтэйгээр нөлөөлнө шүү дээ. Ийм үед хувийн хвшил, баялаг бүтээгчид, за бизнесийнхэнд тус болж чаддгүй мөхөд ус болохгүй байх хэрэгтэй. Тийм учраас би номин гишүүний хэлж байгаа санааг дэмжиж байгаа. Намайг ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хувийн хвшлийн бизнесийнхний баялаг бүтээгч нарын үйл ажиллагаанд саад тутгар болж байгаа. Янз бүрийн одоо ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа хинтээж би бол ойлголцож цаашдаа ажиллах болцоогүй шүү. Тийм учраас төрд байгаа албан агч нарт хэлэхэд бүх шатныханд би хэлэхэд хий бүтээ хөдөлмөрлөе гэсэн хэн бүрийг дэмжинэ.
өрхийн орлогоо нэмэгдүүлэе гэсэн ямар ч санал санаачлага гаргасан хэн бүрийг дэмжинэ. Тийм учраас хүнд суртал үүсэхгүй. Тэр эдийн засгийн эрхчлөө гэж ярьлаа. Одоо үүнийг ажил болгоно. За бид төрийн зүгээс давхар шалгалт явуулахыг би хориглоно. Улаан канттай тамгатай хүмүүс холхон байна шүү бизнесийнхнаас гэдгийг хэлмээр. Тийм учраас нийслэл, аймаг, орон нутаг бүх төвшөнд зөвшөөрлийн хуулинд зааснаас өөр төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх ёстой. Саад битгий болоод бай. Тийм учраас манай засгийн газар бол бизнесийнхнийг дэмждэг, гадаадын хөрөнгө оруулагч нараа дэмждэг, баялаг бүтээгч нараа дэмждэг, хүсснээрээ сайхан амьдрах бололцоог бий болгох засгийн газар байна. Тийм учраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Ерөөсөө саад болж болохгүй. Шалгалт ч гэсэн зөвхөн хянан шалгах гэхээс илүүтэйгээр тэр зөвлөн туслах ёстой гэж бид хэдэн жил ярив. Одоо зөвлөн туслах зорилгоор л тэр шалгалт хийгдэнэ. Ард иргэдийнхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хяналт шалгалт хийгддэг болохоос биш очид хяналт шалгалт хийж зөв зүгээр үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүдийг одоо үйл ажиллагаанд саад дотор учруулахыг хориглоно шүү. Тэгэхээр ийм одоо ашиг сонирхол гаргаж байгаа янз бүрийн үйлдэл тогтоогдох юм бол надад бүх талаар одоо хэлээрэй. Янз бүрийн набуур чихэр нэхэд хоол унданд орё гэдээ байгаа нөхдүүд байвал над руу хэлээрэй. Би хариуцлага тооцно. Одоо ийм цаг үед тус болохгүй бол ус битгий бол гэдгийг одоо бүх шатныханд хэлж байна. Шалгалтыг нэг мөр болгоно. Зөвшөөрлийг зөвхөн цахимаар болгоно. Хаврын чуулганаар энэ инх түвшин гишүүний ахалж байгаа хуулийг батлаад тэрнээс хойш би өөрөө нийслэлээр дүүргүүдээр явж шалганаа гэдгийг бас хариуцлагатай хэлье. Аялал жуулчлал яам. Дөрөв номер. Соёл спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ номын гишүүний асуултанд хариулъя. 2025 оны 5 сард 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалыг дэмжихийн хөнгөлөлтөө зээлийг төлөвлөсөн. 2026 онд яг энэ зээлийг одоогийн байдлаар бол ерхий гэрээг Монгол банкны ерөнхийлөгч сангийн яам, соёл спорт аялал жуулчлалын яам гурван гэрээ хийгээд арилжааны банкудтайгаа нийлээд 2-7 хоногийн өмнө ерхий гэрээ зурагдсан. Тус гэрээний нөхцөл бол өмнөх одоо 23 онд тавигдчихсан аялал жуулчлалыг дэмжих одоо зээлийн нөхцөл нь илүү хөнгөрсөн. 6 жилийн хугацаатай 6% одоо татаасын хүүгийн татаастай ийм зээл байгаа. Ирэх 7 хоногт яг ерхий гэрээ зурагдсантай холбоотой арилжааны банкуд дээр Монгол банкнаас аль банк нь арилжааны 10 банк байгаа. 10 банкнд одоо энэ 250 тэрбум төгрөгийг одоо хуваарлах тэр мэрэгжлийн одоо индексүүдээр хуваарлт хийгээд арилжааны банкудаар ирэх 7 хоног гэхэд гарч эхэлнэ. Номын гишүүн тодруулъя. За нислэг визтэй холбоотой хэн тодруулах вэ? Виз хууль зүйн яам, нислэг зам тээврийн яам. Өөрөг танилцуулаарай 4 номер. За та бүхний өдрийн мэндийг хүргье. 2025 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт агарын тээврээр зорчигчдын тоо 10%-аар өсч 2 сая 400 мянгад хүрсэн байгаа. За нислэгийн тоо 18%-аар нэмэгдсэн, хамгийн өндөр хувиар нэмэгдэж байгаа манай тээврийн салбарын нэг байгаа. За шинээр Сингапур, Шанхай руу тогтмол нислэгүүд хийж ирсэн боловч одоо агаарын хөлгийн түлшний үн огцом нэмэгдснээр шалтгаалаад эдгээр нислэгүүд бас төр зуур одоогоор зогссон байдалтай байна. За аялал жуулчлалыг дэмжих хүрээнд орон нутгийн нисэх буудлуудыг шинжлэх сайжруулах үйл ажиллагаануудыг авч явууллаа. Өнгөрсөн жил Өмнө Говь аймгийн 3 сайхан нисэх буудлын нисэх зурвсыг шинжилэн
ашиглалтанд оруулсан байгаа. За одоо Хинтээ аймгийн Дадал суманд нисэх буудлын цогцлбор 1 минут нэмье. За энэ оны хувьд Ховд, Мөрөн, Чой болсон 3 сайхан буудлууд дээр олон улсын нислэгийг авч Улаанбаатар хотоор дамжихгүйгээр шууд олон улсын нислэгүүдийг дээрх бүс нутгийн нисэх буудлууд дээр авах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэ нь бол бас гадаадаас шууд ирэх зорчигчдын зардлыг бууруулах, аялал жуулчлалын бүс нутгуудыг хөгжүүлэхэд тодорхой чиглэл болно гэж төлөвлөж байгаа. За, босно. Хөлзэм, визний талаар. Дөрөв номер. Улс дотор яна төрийн нарийн бичгийн дарга маягаар намын гишүүний асуултанд хариулъя. За Монгол улс бол визийн шаардлагаас харилцан татгалзах гэрээтэй улс орнуудаас бусад улс дээр бол визийг бол одоо захимаар мэдүүлэх бүрэн бололцоог бол олгоцсон. Тийм учраас сугаар улс орны одоо элчин сайдын яамнаас очиж хамааралгүйгээр захимаар виз мэдүүлээд хил дээр ирээд визээр одоо виза аваад ингээд орж ирэх захим одоо ийм систем бол нэвтэрсэн байж байгаа. Бусад одоо визийн шаардлагаас чөлөөлөгддөг улс орнууд бол визгүй ингэж орж ирэх боломж нь бол гадаад иргэн хараатай газраас бол үзүүлж байгаа гэдэг л. Намын гишүүн тодруулъя. За баярлалаа. Уг нь энэ визийг заавал янз бүрийн ачааллгүйгээр олгоод явж явах юм бол жуулчид нэг ялангуяа Азийн бүстэй байгаа жуулчид шийдвэрээ маш богино хугацаанд гаргадаг хүмүүс байдаг. Тэгэхээр богино хугацааны шийдвэр гаргаж байгаа хүмүүст хөнгөлөлттэй виз гэхээсээ илүү орж ирэх боломжийг илүү болгосон бол илүү дээр байх байсан гэж харж байна. Хоёрдугаарт энэ хил орчмын аялал жуулчин дээр тулгуурлаад гацаад байгаа энэ 3 яам шийдэх ёстой. Хууль зүйн яам, гадаад харилцааны яам, соёл спорт аялал жуулчлалын яам шийдэх ёстой шүү. Энэ дээр анхаарч ажиллаарай гэж сануулмаар байна. Хоёрдугаарт аялал жуулчлалын асуудалтай холбогдлолтой бол маш дутагдaltaй ажилласан байна гэж үзэж байна. За залуучуудаа Батэрдэн төрийн нарийнаа энд тэнд очиж ямар нэгэн зүйлийг нээх юм уу эсвэл очиж одоо соёл урлагийн байгууллагуудын нээлтэнд очих аялал жуулчлалыг хөгжүүлэхгүй. Аялал жуулчлал бол зөвхөн хувийн хвшилтээрээ тулгуурлаж явдаг. Хувийн хвшлүүд аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Тэгэхээр 1 минут сонгоё. төрөөс бодлогоор зөвхөн энэ хувийн хвшлийг дэмжсэн бодлогуудыг явуулах хэрэгтэй. Энэ 6% хүүтэй 6 жилийн хугацаатай зээл бол хөнгөвчлсөн төхөөрөм гараагүй. 255 дугаар тогтоолоор л 6% хүүтэй 6 жилийн хугацаатай зээл байсан. Энэ зээл 1 жил гараагүйгээсээ болж 1 тэрбум долларын орлого Монголд орж ирэх боломжийг алдагдуулж байгаа шүү. Энийгээ та бүхэн анхаарах хэрэгтэй. Цаашдаа энэ гарахгүй байх өдөр болгон манай улс алдагдсан боломжтой бий болж байгаа гэдгийг анхаарч ажиллаарай. Энэ зээлийг маш яаралтай гаргах хэрэгтэй. Монгол банктай тохирцсон байсан, арилжааны банкудтай тохирцсон байсан. Одоо надад ийм илүү тайлбар хийх бол буруу гэж үзэж байна би. Тэгэхээр энэ зээлээ яаралтай гарга, хувийн хвшлээ дэмж, бэлэн санхүүчин төсөвчин байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарч ажиллаарай. Дараагийн энэ ажил авч байгаа сайд нь энэ дээр анхаараарай гэж хэлмээр байна. За гишүүд